Ах зүгээр одоо миний ярьсан яриаг зөв үгийн таслаад ч юм уу мушгаа тавьсан байлээ л дээ. За энэ дээр бол уг нь одоо нийтээр ойлгомжтой зүйл байгаа байхгүй, зарчим нь ойлгомжтой. Ерхий сайд байна уу, сайд байна уу, альва улс төрч их хурлын гишүүн байна уу? Хэрвээ орлого нь нотлогдохгүй янз зөв ус байх юм бол тэрийг өөрөө тайлбарлах үүрэгтэй. Тэрийг нь зөх газар авиатомц газар ч юм уу шалгаад нотлох үүрэгтэй. Хэрвээ тэр нь ингээд үнэхээр нотлох чадахгүй болохгүй байгаад өөрөө зөвшөөрөх юм бол эсвэл болохгүй нотлогдох юм бол хариуцлагын нь ойлгомжтой шүү дээ. Хүн намын хувьд бол хамтарсан цагт орсон Монгол улсын тулгамдсан асуудлыг ялангуяа том асуудлуудад том төслүүд явуулах хэрэгтэй гэдэг хатуу үнэмшилтэй байдаг. Бид нар толхилцоод, талцаад том байдгаа жижиг асуудлаа шийдэж чадахгүй хөлөө жилзээд 20-30 жил явцсан. Тэнийг шийдэхэд бол зайлшгүй бид монголчууд хамтрах ёстой, том асуудлаа шийдэх ёстой, эдийн засгаа нэмэгдүүлэх ёстой, орлогоо, иргэдийн орлогыг өсгөх ёстой. Тэр зарчим аваар ажиллаж байгаа. Зөв саяар шиг тийм их ёстой асуудал бол тусдаа асуудал шүү. Тэрийг бол өөрөө нотлоод хэрвээ асуудал байвал хариуцлага өгөх ёстой.